Хүн бие махбодод шаардлагатай усны хэрэгцээнийхээ 70-80%-ыг ус бусад төрлийн ундааны зүйлээр үлдсэн хэсгийг хоол хүнсэнд агуулгадах шингэнэ нөхтгөө. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын төвийн бага ангийн 1408 сурагчийг хамруулан судалсан судалгаанаас сурагчдын 66% нь төрөл бүрийн ундааг сургууль дээрээ байнга хэрэглэдэг болох нь тогтооджээ. Ус ундаа ер нь холино. Ер нь их ундаан дуртай ш төөхтөд ус ууж ирснээсээ. 7 хоногт хөөхгүй. 2 авчиж. Ер нь ундаа л их авдаг юм. Би ундаа л их авдаг. Ундаа л их авдаг шүү дээ. Ер нь ус авдгүй дээ хүүхдүүд. Ер нь газтай ундаа л их авч уудаг шүү дээ. Судалгаанаас харахад хоногт уусан шингэний хэмжээ нийт хүүхдүүдийн хувьд хоногт дунджаар 1200 мл ээжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн уусан ус ундааны зүйлийг нэр төрлөөр нь судалж үзэхэд нас хүүсээс үл хамааран нийт хүүхдийн ус ундааны хэрэглээний ихэнх хэсгийг бүх төрлийн цай ундааны зүйл бүрдүүлж байлаа. Хоногийн турш уусан шингэний дотор ус багахан хэсгийг буюу ойролцоогоор 1-2 аяга эзэлж байгаа юм. Сургуулийн насны хүүхдийн дөнгөж 16-аас 51% нь өөрсдийн насанд хангалттай тооцогдох хэмжээний ус ундаа ууж байлаа. Ундаа гэдэг маань болохоор нэгдүгээр цаахар ихтэй одоо хүүхдүүд маань газтай ундаа хийжсэн ундааг их ууж ин тэ тэрнээсээ усаа уух юм бол ус маань одоо ямар нэгэн одоо тийм химийн найрлага ороогүй цэвэр байгалийн гаралтай гэдэг утгаараа хүний биед байгаа хортой бодис болон хүний бодисын солилцоог эрчимжүүлж өгдөг. Тийм болохоор одоо ундаа цайг ууснасаа усыг уух юм бол одоо илүү үр ашигтай байгаа. Хүний биеийн жингийн 50-70% бүрдүүлэгч ус нь хоол боловсруулах, бие шаардлагагүй бодисыг гадагшлуулах, цусны эргэлтийн тогтолцоог бүрдүүлэх, түүний хэвийн үйл ажиллагааг хангах, шинэ тэжээлийн болон бусад бодисыг тээвэрлэх, биеийн дулаан зохицуулахад оролцох зэрэг физиологийн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Бага насны хүүхэд хоногт дунджаар 800 мл-ээс 1 литр ус уух ёстой байдаг бол том хүн 1.5 литрээс 2 литр хүртэлх ус ууснаар бие шаардлагатай шингэнэ нөхөх боломжтой юм а.